Монгол улсын гадаад ертөнцид төлөөлөх төрийн бодлого, үндэсний ашиг сонирхол, олон улсын тавчинд хамгаалах одоо чухал үүрэг бүхий элчин сайдуудын хэлэлцэж байна улсын хурлаар. За юуны төрөнд нэлээд олон гишүүд ч хэллээ. За энэ хүрээнд одоо нэр дэвшигчдийг мэрэгч зарчмаар ажилласан, олон жил туршлага хуримтлуулсан, ёс зүйтэй, за салбартаа ер нь танигддаг мэддэг ийм сайн кандидатуудыг оруулж ирсэнд талархаж байна. Баяртай байна, дэмжиж байна. За энэтэй холбоотой бусад гишүүдэд давхартгүйгээр хоёр зүйл хэлмээр байгаа нь. За одоогийн энэ эрүүл мэндийн асуудлууд нь одоо юу гэдэг манай Монгол улсын ялангуяа энэ гадаад бодлогын одоо зайлшгүй хэсэг болцсон. Энэ одоо бүх улс орноор ер нь хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр байтугай эрүүл мэндийн дипломат бодлого гэдэг нэршил явдаг те. Тэрнтэй холбоотой одоо юу гэсэн үг гэхээр гадаад харилцааны яам өөрийнхөө бүх одоо чаналыг ашиглаад тухайн улсынхаа эрүүл мэндийг яаж бодох уу, яаж бодлохын тусах уу, хэрэгжилтэд яах уу, тэнд сууж байгаа бүх дипломатуудаа ашиглаад хүний нөөц, эдгээр асуудлуудыг бүгдийг нь одоо ийм хэрэглэл одоо аюулгүй байдал, хариуцлагын тогтолцоо гэх мэтийн бүх асуудалд одоо ханддаг. Эдгээр ажил дээр энэ эрүүл мэндийн дипломат бодлогыг манайд одоо өнөөдөр томилогдох гэж байгаа элчин сайдууд маань бүр бүтэн анхаарч ажиллаач гэж хүсэж байна. Бид нар их эдийн засаг ярьдаг, уул уурхай ярьдаг, мөнгө төгрөгөө нэмэх тухай ярьдаг боловч эцсийн Монгол улсын хамгийн том капитал болгох Монгол хүн тэр дотор Монгол хүний эрүүл мэнд боловсрал гэдэг асуудал чинь эдийн засгийн хамгийн том нөлөөлөх хүчин зүйл гэдгийг санаж ах хэрэгтэй. За тэр утгаараа яг одоо Монголтой холбоотой хамгийн их хамтарч ажиллаж байгаа гихүүдээ одоо гадагшаага хүмүүсээ явж хэмжлүүлдэг улс орнуудын Турк байна, Сингапур байна, Таиланд байна, Энэтхэг байна, Герман байна. Саяхан нэрлсэн улсуудаас эдгээр улсуудад томилогдож очиж байгаа хүмүүс маань яг энэ эрүүл мэндийн дипломат бодлого нь ямар ах вэ, ямар зарчим баримтлах вэ, одоо нөхцөл байдал ямар байгаа, энийг яаж сайжруулах уу гэдэг ийм тусгайлсан бүр тийм шалгуур үзүүлэлт бүх юм бодлоготойгоор асуудалд хандаж тэгээд одоо холбоотой харилцаатай ажилласаа гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Би энийг бас мартахгүйгээр та хэдэд сануулж ярих болно. Хоёр дахь асуудал нь болохоор за Арабын нэгдсэн улс, Египт улс, за Франц улсад эдгээр улсуудаа одоо жишээлбэл Харвард их сургууль гэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нөөц хүмүүсийг яг энд бэлддэг байсан тусгайлан бэлдсэний хүчин дээр энэ хүний нөөцийг маш сайжруулж авсан. Тэгэхээр энийг бас дуршлаг болж манайхан хэрэгжүүлээсэй гэж заашгүй хүсэж байна. Дараа минут авчих нэмэд нэг хүмүүс ярьч. За амаа гişүү нэмэлт 1 минут өгье. За жишээлбэл Франц улсад Лионд Глобакан юм уу эсвэл IRK гэдэг бүр хавдрын маш том тандалт судалгаа гэдэг олон улсын бүх улсын бараг төлөөллүүдийг оруулсан том төв байдаг. Энэ дээр Монгол улсын одоо энэ хавдрын өвчлөл, хавдрын нас оролттой холбоотой мэдээлэл дээр бүрэн бүтэн сайн ажиллаж өгөөсэй гэж туршлагатай мөнх орвол гишүүнээс хүсэж байна. Египтэд болохоор ч хүний нөөц, эмийн аюулгүй байдал, хэрэгсэл эдгээр төр бас маш олон жилээр ингээд хамтарсан олон төрлийн ажлууд хийх зэрэг чадвараа маш сайжруулсан. Эдгээр төр мөн одоо яг Монголдо энэ туршлагын яг аваад Монголынхоо хөрсөн тааруулсан энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бас туслаасаа гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Герман, Туркд Монголын эмчнэр маш их ажилладаг, өөрийн гэсэн эмнэлгийг байгуулсан. Эдгээрийг бас Монгол улстайгаа хамтраж одоо экспатуудад татах ажлуудыг сайн хэрэгжүүлээрэй. Баярлалаа.